Иран улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж амиа алдагсдын тоо 500 давлаа. Америк нэгдсэн улс Сирийн улс даяарх исламын улс бүлэглэлийн объектуудыг бөмбөгдөв. Америк нэгдсэн улс Куб улс руу орох газрын тосны урсгалыг хааж магадгүй гэлээ. Орос улбаны улсын цэргүүд Украины эсрэг довтлогоонд оришник пуужинг дахин ашиглав. Арам дөрөв зөвштэй Цэнгэр телевизийн хорооны гадаад мэдээний тайван хөтөлбөр эхэлж байна. Бид өнөөдөр олон улсад болсон онцлог мэдээлэлээс та бүхэнд таймл өргөх болно анхаарлаа хандуулсан. За Иран улсад өнгөрсөн оны 12 дугаар сард эдийн засгийн хямралын эсрэг тайван ихэлсэн жагсаал цар хүрээ хохирчдын хувьд эрс нэмэгдэж улс орон даяар тархсан. Түүхэнд гэж хэлж болох үед томоохон хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн болж тэлээд байна. Өнөөдрийн байдлаар хүний эрхийн хяналтын байгууллагуудын мэдээлснээр ойролцоогоор багадаа 500 гаруй хүн бодит байдал дээр магадгүй үүнээс ч олон хүн амь хүрэгдсэн байж болцсошгүй гэж мэдээлж байна. Намын жагсаал өрнсөн 2-7 хоногийн хугацаанд 10,000 гаруй хүн баривчлагдсан байна. Зарих баригчид энэхүү жагсаалыг намжаахын тулд интернет үйлчилгээ, өөрийн сүлжээг улс даяар хаасан байгаа учраас хэвлэлүүдийн хувьд нөхцөл байдалд яг таг үнэлгээ хийхэд хүндрэлтэй байна. Зарих баригчид өвмэн самууныг гадаадын хүчнүүд өдөөж байна гэж үзэж байна. Иран улсын ерөнхийлөгч Бэм гарагт телевизэд өгсөн ярилцлагада эдийн засгийн хямралыг шийдвэрлэхийн тулд ажиллаж байгаа гэдгийг хэлхийн зэрэгцээ улс орныг нь докторгүй болгож байгаа иймэрхүү явуулга бүхий жагсаал цуглааныг дэмжихгүй олон улсын хөндлөнгийн оролцоо гарч ирвэл хариу арга хэмжээг нэн дээр авна гэсэн анхааруулгыг өгч байна. Энэ нөрөө нэрийг нь шууд дурдаагүй ч гэсэн Америкийн ерөнхийлөгч Дональд Трампд зориулж хэлсэн үгээ гэдэг нь тодорхой байгаа юм. Энэний өмнө ч гэсэн Ираны дээд өдөртөгч Айтолла Али Хаменей Баасан гарагт засгийн газар ухрахгүй жагсаж байгаа хүмүүс бол Дональд Трампын аяд талд нийцэх гэж оролдож байгаа балмад этгээдүүдээ гэж хэлсэн байдаг. Тэгвэл Дональд Трампын тухайд Ираны засгийн газар жагсагчдын эсрэг хүч хэрэглэж амир үдэгсдийн тоо нэмэгдсээр байвал Америк нэгдсэн улс Ираны иргэдэд туслахад бэлэн гэсэн мэдээллийг өөрийн цахим сүлжээгээр дамжуулан аль хэдийн хийсэн байна. Дональд Трампын эдгээр үгс нь Америк нэгдсэн улс Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог эх орноос нь баривчилсантай холбоотойгоор зүгээр нэг хэлсэн үг биш байж болцсошгүй гэсэн болгоомжлыг үүсгэж байгаа юм. Үүнийг ч гэсэн баталж Ираны парламентын дарга Мохаммед Калибаф хариу мэдээлэл хийсэн байна. Гэхдээ хэрвээ Америк нэгдсэн улс цэргийн арга хэмжээ авбал Америк нэгдсэн улс болон Израиль улсын цэргийн хүч, цэргийн баазууд хууль ёсны бай болно гэсэн юм. Үүнтэй холбогдуулан Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху жагсагчдыг дэмжиж байгаа. Мөн Израилийн айрам ямар ч халдлагад хамгаалтын бэлэн байдалд орсон гэж байна. Америк нэгдсэн улсын улс төрчид дотроо хүртэл улс нь Иран улсын асуудалд хөндлөнгөөс оролцохоос болгоомжилж байгаа гэдгийг илэрхийлж хэлсэн. Жагсаалын шалтгааныг харвал олон жилийн турш үргэлжилсэн эдийн засгийн хямрал, энэ хямрал Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор тавигдсан Америк болон Европын хориг арга хэмжээ ихээхэн нөлөөтэй байсан гэдэг нь бол мэдээж байна. Эдийн засгийн хориг дээр нэмээд өнгөрсөн оны 6 дугаар сард Иран, Израилийн хооронд дэгдсэн 12 хоногийн мөргөлдөөн, мөн Америк нэгдсэн улс Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгцөн нь улсынхан санхүүгийн нөөцийг шавхсан хэрэг болсон гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэж байна. Улмаар 12 дугаар сарын сүүлээр инфляц тэнгэрт хадсан хിവэрээ үндэсний мөнгөн тэмдэгт Америкийн долларын эсрэг жилийн өмнөхөөсөө огцом 80 гаруй хувиар унснаар худалдаачид их сургуулийн оюутнууд тайван жагсаалыг өргөнүүлж эхэлсэн байдаг. Сүүлдээ энэхүү жагсаал тэлсээр Ираны теократ дэглэм авторитар тогтолцоо бүхий засаглалыг бүхэлд нь шүүмжилсэн илүү өргөн хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн болж гүйсэн байгаа юм. Олон нийтийн сүлжээнд тархсан бичлэгүүдэд жагсагчид, дарангуйлагчид хэрэггүй эрхчлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэхээ зэрэг бичихтэй урай лоозон барин жагсагчдыг тарах ямар ч шинжгүй хатуу тэмцэж байгаа нь харагдана. Одоогийн байдлаар Ираны нийт 31 мужийн 185 хотод 570 гаруй жагсаал даргасан байна. Ираны засгийн газар эхэндээ жагсагчдын шаардлагыг сонсоход бэлэн байгаа гэдгийг илэрхийлж байсан бол одоо харин эрс хатуу байр суурь баримталж байна.
Тухайлбал Иран улсын ерөнхий прокурор Мохаммед Асад бям гарагт Үмэн самунд оролцогчдыг шүүх ажиллагаа ямар ч өршөөл уучлалгүй явагдана. Мөн оролцсон бүх гэмт этгээдүүдийг цаазаар авах ялтай тэнцвэс бурхны дайсан гэж үзнэ гэж хэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн зочроос нэгэн үйл явдал болсон байгаа нь Америк нэгдсэн улс Сирид даяарх Исламын улс бүлэглэлийн байршлуудын эсрэг ээлжид томоохон хэмжээний агаарын цохилтоо өгсөн явдал байлаа. Америкийн төв командлын зүгээс бям гарагт цохилтууд орон нутгийн цагаар 17 цаг 30 минутанд болсон гэдгийг хэлж байна. Мөн Сирид даяарх Исламын улс бүлэглэлийн байнуудыг онилсон гэсэн байна. Өнгөрсөн сард Сир улсын Палмира хотод халдлага гарч Америкийн 2 цэрэг нэг орчуулагч амьд байдаг. Үүний хариу болгож ийхүү Америкийн дэсэд хүчин Operation Hawkeye Strike гэх нэртэй ажиллагааны хүрээнд ийхүү цохилт өгсөн юм байна. Палмирагийн халдлага болсны дараа тухайн үед Сир улсын дотоод хэргийн яамнаас халдлага үйлдсэн этгээдийг аюулгүй байдлын хүчний гишүүн байсан, хэд туйлширсан үзэл бодолтой байсан учраас ажлаас нь халах гэж байсан гэх мэдээлэл хийсэн байдаг. Харин энэхүү этгээдийг Америк нэгдсэн улсын эрх баригчид Исламын улс бүлэглэлийн гишүүн байсан гэж үзэн цэргийн ажиллагаа явуулсан байгаа юм. Албаны мэдээлэлд цохилтын улмаас хүн амьд эсхийг дурдааг байна. Түүнчлэн эдгээр цохилтуудыг холбоотон хүчнүүдийн хамтаар гүйцэтгэсэн хийсэн гэж мэдэгдсэн ч саяг ямар хүчнүүд оролцсон болохыг тодорхойлоогүй. Гэхдээ энэ мэдээллийн дараахан Йорданы дэсэд хүчин өөрсдөө энэхүү цохилтонд оролцсон гэдгийг мэдээлсэн байна. Сирид дахь Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд олон жилийн турш Америк нэгдсэн улсын гол түнш нь курдуудын тэргүүлсэн Сирийн ардчилсан хүчнүүд байсан. Харин 2024 оны 12 дугаар сард Сирийн ерөнхийлөгч асан Башар ал-Асад огцорсны дараагаар Америк нэгдсэн улсын эрх баригчид шинэ төрийн тэргүүн Ахмад Шааратай түүний засгийн газартай илүү ойр хамтран ажиллах болсон байдаг. Үүний илэрхийлэл болж Сир улс өнгөрсөн оны сүүлээр Америкийн цагаан ордонд Ахмад Шаараг айлчилсны дараа Исламын улс бүлэглэлийн эсрэг Америкийн тэргүүлдэг олон улсын эсэлд албан ёсоор нэгдсэн байна. Тиймдээ энэ удаагийн цэргийн ажиллагаанд Сир улсын эрх баригчид эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэнгүй. Харин ч үүнтэй зэрэгцэн курдуудыг Апелла хотоос гаргасан гэдг ол мэдээлж байна. Одоогийн байдлаар Сир улсад ойролцоогоор 1000 гаруй Америкийн цэргүүд байгаа. Америкийн айрам цаашдаа Сирт байгаа албан хаагчдын тоог бууруулж баазуудаа цөөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Америкийн эрхлэгч Дональд Трамп Куб улсад хэрвээ бидэнтэй тохиролцоонд хүрэхгүй бол 20 арга хэмжээ авч эхэлнэ гэсэн утгатай анхааруулгыг өгсөн байна. Америкийн сарын ихэр Куб улс руу явж ирсэн Венесуэлийн газрын тос тээвэрлэгч тэнгисийн ус онгоцуудыг хурааж эхэлсэн байдаг. Венесуэл болон Куб гэх энэхүү хоёр улсын хувьд газрын тосны худалдааны урт хугацааны түншүүд байсаар ирсэн. Үүндээ Куб улс руу өдөртөө 35,000 гаруй баррел газрын тос нийлүүлдэг байсан юм. Харин өчигдрийн байдлаар Дональд Трамп өөрийн Truth Social хуудсанда Кубад цаашид Венесуэлээс ямар ч газрын тос болон санхүүгийн дэмжлэг очихгүй гэсэн утгатай нийтлэлийг оруулсан байна. Мөн Куб улсыг хэтэрхий оройтхоос өмнө Америктэй тохиролцоонд хүрэх хэрэгтэй гэсэн байна. Даргын сануулгад энэ сарын 3-ны өдөр Венесуэлийн удирдагч Николас Мадурог Каракас хотоос баривчилсан. Тиймээ Америк руу авч явсан байдаг. Харин уг дурдгдсан Куб улс руу тээвэрлэлт хийж байсан Венесуэлийн газрын тос тээвэрлэгч онгоцуудыг Америк хурааж эхэлсэн байгаа нь Николас Мадурог баривчилсны дараа эхлүүлсэн байдаг. Ийхүү Куб улсад ирдэг түүхийн нефтийн урсгал тасалдаад байгаа боловч Куб улсын зүгээс Америкийн энэхүү анхааруулгыг хүлээн авсангүй. Гадаад хэргийн сайд Бруно Родригес Куб Венесуэлтэй хийсэн тохиролцооны дагуу ямар нэгэн хөндлөнгийн оролцоо байхгүйгээр газрын тос импортлох бүрэн эрхтэй хэвээрээ байгаа гэж. Мөн үүний зэрэгцээ ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Куб улс ямар нэгэн айлган сүрдүүлэг болон цэргийн шахалтанд орохгүй гэсэн байна. Энэхүү мэдээллийг хийх болсон шалтгааны хувьд Америкийн сүүлийн үед авч байгаа Кубын нефтийн нийлүүлэлтийг зогсоох арга хэмжээний улмаас бензин цахилгааны хомсдол Куб улсад дамжирч байгаатай холбоотой. Дахин сануулхад Кубын засгийн газар Америкаас явуулсан Венесуэлийн эсрэг ажиллагааны явцад 32 удирдах албан хаагч алдсан талаар мэдээлж байна. Харин яг энэ явдал Дональд Трамп хийсэн мэдээлэлдээ Кубын Венесуэл дахь нөлөөг үгүй хийх зорилготой ажил байсан гэж тайлбарлаж байна. Ийхүү Дональд Трампын цагаараа Латин Америкт үзүүлэх нөлөөндөө ийхүү гол анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн байгаа нь замун цаашиж үргэлжлүүлнэ гэдгийг ийхүү тодорхой болгоод байна. Тэд тухайн бүс нутгийн хар тамхины 8 болон хэд зүүнний үзэл баримталтай засгийн газруудыг цохон дурдж байна.
Өмнө Дональд Трамп цаашдаа Куб улсыг удирдах боломжтой гэж үзэж, Куб гаралтай Америкийн улс төрчдийг Кубын дараагийн удирдагчдаар санал болгож хүртэл эхэлсэн юм байна. Тэднээс хуучин сенатор Марко Рубиог онцолсон байна. Ийхүү Америк нэгдсэн улс болон Куб улсын хамтын харилцаа тааруу байгааг энэхүү үйл явдлуудаас харж болохоор. Ерөнхийлөгч Дональд Трамп Куб улсыг терроризмын шинжтэй үйл ажиллагааг хүлэн дэмждэг улсаа гэж удаадараа хийсэн мэдээлэлдээ мөн хэлж байсан зарим ерөнхийлөгч Диаз-Канел Америкийн шүүмжлэлийг буруушааж Кубын улс төрийн загварвал иргэдийн эрх ашигыг бодож сонгосон шийдвэрээ гэж хариу тайлбар хэлжээ. Орос улбаны улс Украин улс руу энэ сарын 8-ны шөнө нисгэгчхүүн онгоц олон пуужингаар агаарын товтлогоо хийсэн байна. Украины хэд хэдэн хотууд руу товтлогоонд одоогийн байдлаар Киев болон Львов хотууд дайралтад өртсөн байгаа нь батлагдаад байгаа. Киев хотод 4 хүн амиа алдаж 25 хүн ширхэгдсэн байдалтай байна гэж албаныхан мэдээлсэн байна. Хотын орон сууцны барилгууд агаарын цохилтын улмаас эвдэрч суурьсан өвлийн хүүтэнд 6000 гаруй орон сууц дулаанаа таслуулж өдөртөө өрөөний тасалгаанд хасах 8 градустай температуртай байгаа юм байна. Мөн зөвхөн дулаанаар зогсоохгүй байрнууд усан тасарсан байна. Товтлогооны үеэр Киев хотын Деснянский болон Днепро болон өөр хэд хэдэн дүүргүүдэд гал гарсан байна. Харин тухайн үед хотын үйлчилгээний байгууллагууд нэн тэргуунд эмнэлэг, нэрийн тасаг, нийтийн байгууламжуудыг эрчим хүч халуун усаар хангах ажлыг гүйцэтгэж ажилласан байгаа юм. Киев дахь Катарын элчин сайдын яамч гэсэн энэхүү товтлогоонд өртөж сүйдсэн байна. Энэхүү Украины дан эхэлснээс хойш Орос улбаны улс Оришник гэх нэртэй Киберсоник буюу хэд тавиан пуужинг энэхүү 2 дахь удаага ашиглаж байгаа нь инээ гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ удаад Орос улбаны улсын Капустин Ярас энэхүү пуужинг Украины баруун хэсгийн Львовын бүс нутаг руу харсан байгаа юм. Пуужингийн хүчин чадлын үзүүлэлтийн тухайд өөр байруу зэрэг цохилт өгөх чадвартай гэгдэж байгаа юм байна. Тайлбарлал пуужин өөртөө 6 хүртэлх цөмийн цэнэгт хошуу буюу толгой тээвэрлэх боломжтой. Толгой бүрэн 4-өөс 6 туслах сумтай бүгдийг нь алсаас удирдан чиглүүлж хавах боломжтой юм байна. Ойролцоогоор 13,000 км/цагийн хурдтайгаар нисдэг байгаа. Одоогийн агаарын товтлогооноос хамгаалах системүүд Оришник пуужинг саатуулж унгаах нь бараг боломжгүй буюу хүндрэлтэй гэж Оросын талаас мэдээлж байгаа. Түүнчлэн нэмж дурдахад Оришник пуужин нь цөмийн зэвсэг суйрлуулж харвах чадвартай. Гэхдээ энэ удаагийн цохилтонд ердийн тесрэх бодис ашигласан юм байна. Орос улбаны улс энэ удаагийн хийсэн цохилтын хариу давталгаа байсан гэж тайлбарласан байна. Тэр нь 12 дугаар сарын 28 болон 29-ний өдрүүдэд болсон Украины Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний ордныг онилсон зохилтыг дурдж хэлсэн үг. Зарим үнийг Украины зүгээс үгүйсгэж хариу зохилт гэхээс илүү саяны Орос улбаны улсаас хийсэн довтлогоо нь Украины дэд бүтэд тэр дундаа Львов хотын газар доорх байгалийн хий хадгалах байгууламж болон Польшоос ирж байгаа цэргийн тусламжийн тээврийн замууд руу чиглэсэн байсан гэж таамаглаж байна. Украин улсын гадаад хэргийн сайд Андрей Сибиха энэхүү цохилтыг Европын аюулгүй байдал мөн замнал хийсэн үйл явдлаа гэж дүгнэж байна. Түүнчлэн нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй байдлын зөвлөл болон НАТОгийн бүлгэмийг яаралтай хуралдахыг уриалаад байна. Их Британи, Франц, Герман улсын тэргүүлэгчид Орос улбаны улсын энэхүү дайралтыг хурцдмал байдлыг нэмэгдүүлсэн хэрэгэ гэж мөн нийтээрээ буруушааж байгаа. Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кай Калас Оришник пуужингийн харуулсан явдлыг Европ болон Америкт илгээсэн сэрэмжлүүлэг анхааруулга гэж тодорхойлсон бол Пак Ламхио энгийн ирээдүйг бодож үзэх хэрэгтэй. Тиймээс яаралтай гал зогсоох гэрээ болон дипломат хэлэлцээрт орохыг талуудад уриалсан байгаа юм. Түүнчлэн энэхүү агаарын цохилтонд Орос улбаны улсын ердийн бөмбөгдөгч пуужин болон дэвшилтэд пуужингийн технологиг хослуулсан байгаа нь сэтгэл зүйн болон цэргийн дарамтын стратегийг нэгэн дор хэрэгжүүлсэн хэрэгэ гэж зарим шинжээчид дүгнэж байгаа юм. Америк нэгдсэн улсын цагаатжал гайл хамгаалтын алба ангиадлын зүгээс өнгөрч 5 гарагт Миннесота мужид мөрдөн байцааллын ажиллагааны үеэр 37 настай эмэгтэйг буудаж амнасыг нь хороосон хэрэг гарсан. Харин үүний дараа Америк даяар энэхүү агентлагийг эсэргүүцсэн идэвхтэй жагсаал өрнөж цуглаан өнөөдрийн байдлаар 6 дахь өдрөө үргэлжилж байна. Болсон хэрэг явдлыг тодруулах юм бол Америкийн Миннеаполис хотын өмнөд хэсэгт автомашиндаа сууж байсан Рена Никол Гуд гэх Америкийн иргэн эмэгтэйг энэхүү агентлаг хэд хэдэн удаа буудаж хөнөөсөн байна. Тухайд авсан дүрс бичлэгээс харахад цагаачлалын агентлагийн төлөөлөгч нар агентууд гаалны чихэлхэд тэрээр машинтайгаа зугтах гэж оролцсон боловч оройтсан байна.
Агентлагийн албаныхан болон Дональд Трампын засаглааны зүгээс Талига Чвянагуд өөрийн автомашинаараа тэдэн рүү дайрсан учраас аргагүй хамгаалалт байсан гэж тайлбар өгсөн байна. Дараа Миннесота мужийн болон хотын албаныхан удирдлагууд энэхүү тайлбартай огт санал нийлэхгүй байгаа гэдгийг хэлж, Чвянагуд ямар ч аюул учруулах санаатай байгаагүй, зүгээр л зугтахаар оролдож байсан гэж нэмэлтээр тайлбар өгсөн байна. Энэхүү хэргийг шудраг бус явдлаа гэж харан бухимдсан иргэд өнгөрсөн 7 хоногийн бэм гарагт Миннеаполис хотын Powderton паркт цуглан чигсэн байгаа юм. 10,000 гаруй хүн өвлийн хүйтнийг ажирлгүй Eyes Out for Good буюу ICE агентлагийг огцруулахыг хүссэн урай лоозон барин явган жагсаал хийсэн. Миннеаполис хотын удирдлагуудын тухайд бэм гарагийн жагсаалыг иргэдийн тайван жагсаал байсан, өөмөө саман огт болоогүйг онцлон мэдээлэл байна. Гэхдээ оройн цагаар жагсаж байсан жагсагчид хотын төвд байрлах нэгэн зочид буудал руу мөс чулуу шидэж хүний эд хөрөнгийг эвдсэн хэрэгээр 30 гаруй хүнийг баривчлахад хүргэсэн байна. Даваа этгээдүүд нь тухайн зочид буудалд холбооны агентууд байгаа гэсэн мэдээллийн дагуу очиж тийхүү эсэргүүцэл илэрхийлэх гэж байсан юм. Ийхүү Нью-Йорк, Лос Анжелес, Сиэтл, Портленд, Хьюстон, Сан Антонио, Бостон, Вашингтон DC Омаха зэрэг хүртэл энэхүү жагсаалууд цар хүрээгээ тэлсэн байдалтай иргэд цагаачдыг албадан гаргах бодлогыг зогсоохыг шаардахын хажуугаар цагаачлал гайлын хяналтын агентлагийг огцрохыг шаардаж байгаа. Цугласан олон босон явдлыг холбооны байгууллагаас гадна иргэд рүү чиглэсэн халдлагын тоо өсөж байгааг илтгэж байна гэсэн байгаа. Энэхүү иргэдийн уур бүхэндэл ихсэж улам олноороо цуглах басанд Миннесота мужийн захирагч Тим Walz үндэсний гвардийн цэргүүдийг бэлэн байдалд байх тушаал гаргасан. Дараа Миннеаполис хотын дарга Джейкоб Фрейн хот иргэдийг тайван байхыг уриалж, хүчирхийлэл, вандализм гарвал далсан зогсоох болох анхааруулж. Нөхцөл байдал цаашдаа дордож, урсдах болсон шалтгааны тухайд Миннесотагийн атчилсан намын Илхан Омар, Келли Моррисон болон Эндрю Крэг их конгрессийн гишүүн эмэгтэйчүүд энэхүү цагаан жилийн агентлагийг саатуулах төвийг үзэхээр очиход оруулаагүй буюу нэвтрэх эрхийг нь хаасан гэж. Энэ цагаачлал хилийн аюулгүй байдлын яам конгрессийн гишүүд цагаачлалын агентлагийн саатуулах газрууд руу айлчлахын тулд орохын тулд 7 хоногийн өмнө мэдээлэл өгөх хэрэгтэй гэсэн шинээр гаргасан дүрмээс улбаатай гэсэн тайлбарыг өгсөн байна. Халдлагын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны удирдлагаар холбооны мөрдөх товч ажиллаж байгаа бол Миннесота мужич гэсэн мөрдөн шалгалтыг тусдаа эхлүүлсэн байна. Мэдээр үйлчилж байгаа энэ хэсэгт уламжлалсаар зарим мэдээллийг товчоор багслуулна. Сауди Араби улсад Америк нэгдсэн улсын Six Flags компани барьсан $1 тэрбум өртөгтэй анхны парк албан ёсоор нээлттэй хэллээ. Энэхүү парк нь дэлхийн хамгийн өндөр бас хурдан галзуу хулгантай гэдгээрээ онцлог болж байгаа юм. Цаашдаа Формула 1-ийн уралдааны зам, дэлхийн аврал шалгаруулах тэмцээн зохион байгуулах цэнгэлдэх хүрээл, урлаг соёлын төвүүд баригдах төлөвтэй байгаа. Харин энэхүү төсөл нь нефтийн хамаарлыг бууруулах Мохаммед бин Салманы эдийн засгийн шинжилгээний гол хэсгээр нөлөөлж байна. Тайван 2025 онд $640 тэрбум экспорт хийж түүхэн дээд амжилтаа тогтоолоо. Энэхүү өсөлтөнд хиймэл оюун ухаан, өндөр хүчин чадлын компьютерийн чипийн эрэлт гол нөлөө үзүүлсэн юм. Харин жилийн өсөлтөнд 43% хүрсэн ч Америк нэгдсэн улсад ногдуулсан 20% татвар хэвээр байна. Дэлхийн томоохон чип үйлдвэрлэгч компани TSMC, Nvidia, Apple зэрэг технологийн аваргуудад чипээ нийлүүлж байгаа юм. Бүгд Солонгос улсын ерөнхийлөгч Ижимян 1-р сарын 13-наас 14-ний өдрүүдэд Япон улсад айлчиж ерөнхий сайд Такаичи Санаатай дээд хэмжээний уулзалт хийхээр болжээ. Энэхүү уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Британий Америк нэгдсэн улс дахь эчин сайд асан Лорд Менделсон ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг цэргийн хүчээр эзлэхгүй гэж мэдээллээ. Тэрээр Дональд Трамп шулуухан ярьдагч гэлээ Гренландтай холбоотой асуудлын эрсдлийг зөвлөхүүд нь түүнд сануулах болно гэжээ. Дональд Трамп Америк нэгдсэн улсад Гренланд стратегийн хувьд чухлаа гэж үзэн Орос болон Хятадаас сэргийлэх ёстой гэж мэдэж байсан билээ. Харин Дан болон Гренланд газар нутгаа худалдахгүй гэсэн байр суурьнд хэвээр байгаа ба тэд Америк нэгдсэн улсын цэргийн оролцоо орж ирвэл
НАТОд томоохон зохил болно гэдгийг анхааруулж байгаа юм. Бид олон улсад болсон онцлог мэдээлэлээс та бүхэнд таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.